Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хувьд авилгалтай тэмцэх газрын даргаыг удирдуулан томилуулах саналаа оруулж ирж байна. Өчигдөр улсын хурлын бүтцийн байгууллагууд хууль зүйн байнгын хорогоор орж дэмжигдсэн. За өнөөдөр нэгдсэн жолгоор хэлэлцэж байгаа. За ер нь авилгалтай тэмцэх асуудалд бол хоёр гол хүчин зүйл байдаг. Нэг нь бол одоо улс төрийн хүсэл зоригийн асуудал байгаа юм. За нөгөөх нь бол энэ авилгалтай тэмцэх байгууллагын түүний багийн туршлага, түүний ур чадвартай бас холбоотой байдаг. За улс төрийн хүсэл зоригийн хувьд бол эрх хэрэгчдийн хувьд энэ чиглэлээр бол баггүй зүйлүүдийг хийж хэрэгжүүлж байгааг бас хэлэх хэрэгтэй. Эрүүгийн хууль тогтоомжид тодорхой өөрчлөлт оруулж авилгын гэмтрийг томилуулах ял шийтгэлийг бол чангах ажлыг удаа дараа бол хийсэн. Энэ өөрчлөлтөөр авилгын хэрэгцээ бол торох хялганд болох болсон. Зөвхөн хорох хялганд болдог 5-аас 12 жилийн ялтаа. За түүнээс гадна улс төрийн нөлөө бүхий этгээдүүд буюу ярьдаг өндөр албан тушаалтнуудад бол бүр 12-оос 20 жилийн ял буюу хүний амьнасыг өнөөсөнд дүүцгүүц хэмжээний ийм өндөр ялыг хүртэл хангадуулах ийм өөрчлөлтүүдийг хийсэн байгаа. За энэ бол ингээд хэрэгжээд явж байна. За түүнчлэн мөн ял наймаалцах энэ асуудлуудыг байхгүй болгосон түүнтэй холбоотой олон өөрчлөлтүүдийг ингээд хийгээд явж. За бусад эрх зүйн олон шинжилгэүүдийг хийгээд энэ хүсэл зорилгыг хэрэгжүүлээд явж байна. 5 шийдэлгаа гэдэг олон авилгалтай тэмцэх ажлуудыг бас хийж хэрэгжүүлж байгаа ажлууд байна. За түүнээс гадна авилгалтай тэмцэх байгууллага бол бас таш таваагийн удирдах байгаа байгууллага түүний баг бас нэлээд туршлагачиж энэ чиглэлээр бас сайн ажиллаж байна. Гадаад дотоодын байгууллагуудтай нэлээд сайн хамтран ажиллаж байгаа. Энэ чиглэлээр хийж байгаа ажлын үр дүнд тайлангтай нь бол их хурлын гишүүд бүгд танилцж байгаа. За энэ дотроос нь би нэг зүйлийг бас онцолж ярих гэж байгаа олон ажлууд байна. Ер нь нэг талаасаа авилгачдад ял шитгэл болох нь бол тодорхой. Түүнээс гадна түүний улмаас учирсан хохирлыг нөхөн төлөвлөх үндэслэгүй хөрөнгөсөн энэ гим хорыг нөхөн төлөвлөх асуудал бол хамгийн чухал байдаг бас. Энэ бол өөрөө төвд нийгэмд очирсаг томоохон хохирлууд байдаг учраас. За энэ дэр бол нэлээд ахиц гарсан байгаа даа. 2019 онд бол 11 тэрбум байсан бол өнгөрсөн онд 240 тэрбум байна. Нийтдээ 2.9 тэрбум төгрөгийн гэмтрийн бол бас учруулсан хохирлыг нөхөн төлөвлөсөн. За энэ дотор бас нөгөө үндэслэгүй хөрөнгөсөн тохиолдолд эдгэрэнгийн хураах ялж гисэн энэ тон дотор явж байгаа гэсэн үг. За бид ямар ч байсан энэ чиглэлээр бол тодорхой хэмжээнд үр дүнтэй ажиллаад энэ хуулийн боломжийг ашиглаж байна гэж ойлгож байгаа. За энэ бол чухал өөрчлөлт. Энэ бол сайн ажиллаж байна гэж би ойлгож байгаа. За энэ өөрчлөлт бол 2015 онд орсон өөрчлөлт. Тухайн үед хууль зүйн сайд байсан энэ Тэмүүжин Багт оруулсан санагдаж байна. За энэ бол үндэслэгээр хөрөнгөжих. За нийтийн албан тушаалтан үндэслэгээр хөрөнгөжөөд хөрөнгө оруулгын хэмжээр нэмэгдсэн түүнийг нотолж чадахгүй бол нотолж чадаагүй тэр хөрөнгө оруулгыг нь хураадаг юм зохицуулттай болсон. Энэ бол хангалттай сайн зохицуулт байгаа. Үүнийгээ харин сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. Нуугдмал эд хөрөнгийг олж илрүүлэх, түүнийг тогтооход явах бүрэн боломжтой. Харин сүүлийн үед хөрөнгийг компаничилж хураах тухай хуулийн төслийг ярьдаг бүр оруулж ирсэн байгаа. Энэ бол болохгүй. Хүнд байдаг үндсэн эрх бол хувийн өмчтөй байх эрх ба. Үндсэн хуулиар олгогдсон эрх. Хувийн өмчтөй байхын үндсэн хүний эрхэд бол халдаж болохгүй. Энэ бол ажлаас ухарсан хүний эрхэд халдаж байгаа ноцтой зүйл болно. Компаничилж хүний нэр зааж, албан тушаал зааж, он зааж болох. За Мөнхбат гишүүнд 1 минут нэмж өгье. Тийм учраас энэ асуудал бол шүүхийн холбогдох хуулийн байгууллагаараа тогтоогдож шүүхээр гим бүрэн тогтоогдож ээж энэ түүнийг дагалдаж энэ хөрөнгө урах асуудал нь яригддаг зүйлээ. Түүнээс биш ийм компаничилж хийгдэг зүйл биш шүү. Хэрвээ ингэж явах юм бол тодорхой хэсэг нь халагдашна. Түүний дараа аймаг суман дээр очино. Сүүлдээ сумын эмнэлгийн эмч сургуулийн багш нарын хөрөнгийг хураах тухай болоод явна. Ийм гашуун дөх бидэнд бас бий. Тийм учраас ийм хүний хувийн үндсэн эрх рүү халдсан зүйлүүдэд ерөөсөө халдахгүй байх ёстой. Энд их боломжтой хандж ёстой шүү гэж хэлэх гэсэн юм. За ингээд авилгалтай тэмцэх газрыг дараагийн бол удирдлагын ажиллуулах нь бол өөрийн хөрөнгөлүүлсэн туршлага түүний баг хамтаалан цаашаа тэгж хэрэгжүүлэх энэ ажилт нь бол бас улс төрийн дэмжлэг хэрэгтэй. За дээр нь энэ багийн арга ажиллагаа сайжруулах, туршлагаа нэмэгдүүлж